За сайн байцгаана уу? Ойрд ерөөсөө лив хийж уулзалтсангүй. Тэгээд өнөөдрийн бас ярилцъя гэж бодсон сэдв бол ходоодны өрөвсөл. За энийг гол үүсгдэг бас гол шалтгаануудын нэг хеликобактертэй холбоотой бас мэдээлэл өгье гэж бодсон. За аажаа хүмүүс ороод ирсэн байна. За тэгэхээр бид нар бас энэ хеликобактер гэдгийг бол одоо сүүлд бол нэлээх ярьдаг болсон. Тэгээ энэ хеликобактер гэдгийн энэ бактери бол за товчхондоо хэлэх юм бол одоо нэг юм одоо мушгирсан хэлбэртэй. За тэгээд урдаа нэг 4-5 шилбүртэй ийм бактери байна. За тэгэхээр энэ бактери биднэрт ахуйн замаар одоо хоол унд за ахуйн замаар гэдэг нь одоо бид нэр аяга шанагаа одоо дамжуулж хэрэглэх тийм ээ. Одоо нийтийн одоо хоолны газруудаар ч гэх юм иймэрхүү байдлаар одоо бид нар энэ бактерийг бол халдварлаж авдаг. За тэгээд энэ бактери маань өөрөө сонгомлоор ходоодны очиж байрлаж. За ходоодны бүтцийн хувьд бол одоо сас давхарга, састын доод, булчинлаг, гялтан давхарга гэдэг ийм дөхрийн давхарга байдаг. Тэгээ энэ бактерийн гол зүйл бол одоо саст болон састын доод давхар руугаа ингээд шигдэж орж өгдөгөөр бас их онцлогтой. За ингэж шигдэж орж өгөөд эндээсээ өөрөө одоо бактерийн хоруу чанартай бактерийнхаа одоо үйлчлэлүүдийг үзүүлдэг. Ингээд ирэхээр сонгомлоор яг энэ ходоодны одоо өрөвслийн механизм бол дархлааны механизм явж ирнэ. Тэн дээрээс нь ходоодны энэ шүүрэл ялгарлтууд нэмэгдэж ирдэг. За ингээд ирэхээр ходоодны одоо өрөвсөл үүсэх эхний шалтгаан болж өгч идэг. За тэгээд энэ бактери маань өөр ингээд шаашлаад ирэхээр ходоодны өвчний үе шатуудыг зүгээр ингээд товчхон хэлэх юм бол эхлээд улаалтын байж болно. Ингээд шаашлаад өрөвсөж болно. За бүр цаашлаа жоох хүндрээд ирсний болохоор шархлаа гэж нэрлэдэг. За энэ ходоодны шархлаа гэдэг маань өөрөө шархлаа өвчин болохоор ходоодны хор тавдрын яг урдл өвчин гэж өгдөг. Нэг бол ходоодны шархлаа болцсон тохиолдолд энэ дамжраад ирэхээр ходоодны хор тавдар болж одоо ингээд дамжирч идэг ийм өрөвс аюултай ийм эмгэг байгаа. Тэгэхээр энэ эмгэг бол за монголчуудын дунд бол нэлээ их байдаг. Нэг дунджаар нэг 80% одоо монголчууд энэний халдвартай байна. За тэрнээс ч их байна гэж бас үздэг. Тэгээд энэ дундаа өсвөр насны хүүхдүүдийн дунд бол бүр их халдвартай байдаг. За ер нь бол дэлхийн нийтийн хувьд бол за хөгжиж байгаа орнуудад бол энэний халдвар бол нэлээ их байдаг. Хөгжингөө орнд бол илүү бага байдаг. Жишээлбэл за хятадд бол нэг 80-аас 100% нийт хүн амын дунд энэний халдвар байна гэж яхад бол жишээлбэл Австрали гэхэд 5% халдвартай байх жишээт. Тэгэхээр энэ юу гэхээр улс орны эдийн засаг за дээрээс нь ахуй одоо энэ орчин нийгмийн стандарт гэдэг юм энэ зүйлүүд сайжраад ирэхээр багасаад ирдэг. За тэгэхээр бид нэр бас өөр уламжлалаараа бодоод үзэхэд бол монголчууд эртний үед яг өөр өөрсдийн аяга шанахтай, халбахтай байдаг байсан бас энэ ахуйн замаар тэ халдварлах энэ зүйлүүдээс үрсэн сэргийлж ирсэн байгаа гэдэг нь бол тодорхой харагддаг. За тэгэхээр энэ хеликобактери өрөвсөл явагдаад ирэхээр ямар шинж тэмдгүүд илэрч эхэлдэг вэ гэхээр за мэдээж тодорхой хэмжээний ходоодны хүчлэг чанар бол ихсэж ирж байгаа. Ходоодны шүүрэл ихсээд ирэхээр чээж гашуу өргөх, хоолны шингэц муудж ирэх, цээжээр хөндүүрлж өвдөх, одоо юм идсний дараа шингэж өгөхгүй хөндүүрлж өвдөх гэдэг ийм зовирууд бол илэрж байдаг. За тэгэхээр бид нар бол аль болох эрт энийг одоо онцлоод эмчилгээгээ хийх юм бол үр дүн бол сайн өгдөг. Тэгэхээр онцлогоо хийхэд бол за ходоодны дурангаар бол бас уян дурангийн шинжилгээгээр бол хеликобактерийг уян дуран хийж явахдаа төрөвчлсөн сорилоор бас илрүүлж болдог. За уян дурангийн шинжилгээ хийх илүү ач холбогдолтой юу гэхээр таны ходооднд дээрээс нь давхар бүтцийн ямар нэгэн өөрчлөлт байна уу, улаалт байна уу, өрөвсөл байна уу, өрөвсөл хэрвээ байгаа бол аль хэсэгтэй байна, ямар үе шатандаа явж байна, шархлаараа дамжиж юу гэдгийг одоо онцлох илүү ач холбогдолтой байдаг. Тэгээд хүмүүс жоохон ходоодны дурангийн шинжилгээ хийхээс жоохон айдаг, нэг үгүрлэл имээдэг. Гэхдээ одоо бол уян дурангууд маш нарийнсан, одоо диаметр нь их бага болсон болохоор хүнд аль болох зовиор одоо энэ төвхтэмүүд нь илүү бас гайгүй болсон гэж ойлгож болно. За дараагийн зүйл бол бид нар бол шинжилгээнд дэр нэг биохимийн одоо шинжилгээгээр энэ хеликобактерийн байгаа эсгээ бид нэр мэдчих болдог. Нэг үл тоолуулна гэж ярьдаг тийм ээ. Тэр юу гэхээр хеликобактерийн эсрэг үүсэж байгаа эсрэг биеийн байдлаар нь бол энийг бол үздэг. За бас үлээх сорил гэж байдаг. Нэг үрлэл урезагийн одоо үлээх сорилууд гэж байдаг. За өтгөнд бас үзэх ийм аргуудаар бол бид нэр
энэ бактерийг бол оншилждаг юм байна. За тэгээд бактери оншлуулаад хэрвээ халдвар өндөртэй байх юм бол та даруй эмчилгээ хийх ёстой. За эмчийн заавраар бол эмчилгээ хийгддэг. Ер нь бол яг энэ олон улсын стандартаар бол 3 улсын эмчилгээ хийгддэг ихний хугацаанд. Энэ 3 улсын эмчилгээнд нь 2 төрлийн антибиотик, за 1 төрлийн ходоодны шүүрлийг одоо протоны шахуургийг одоо хориглосон юм одоо ходоодны шүүрлийг багасгаж өгдөг юм байдаг. Тэгэхээр энэ 3 зүйлийг 7 хоног хэрэглэхэд бол энэ антибиотик хэрэглээд 2 антибиотик энэ зүйлийг хэрэглээд явхад бол эмчилгээ бол үр дүнгээ өгдөг. За тэгээ үр дүнгээ эмчилгээг бид нар бас нэг хянана гэж байдаг. Одоо яг энэ үр дүнгээ өгч ч үгүй юу гэх. Тэгэхээр за та жишээлбэл биохимийн шинжилгээ өглөө. Одоо эсрэг үе үзсэн тохиолдолд эмчилгээ чинь дууссан дараа дахиад тэрийг өгөхөд адилхан л одоо халдвартай юм шиг гарч ирнэ. Яагаад гэвэл эсрэг үеийн хэмжээ буюу одоо үхс одоо нян устж үгүй болсон байсан ч гэсэн эсрэг үе тодорхой хэмжээний тусанд бол эргэлдчихэдэг. За тэгээд ирэхээр энэ бол жоохон одоо эмчилгээний үр дүнг бол хянах боломжгүй. За 2-7 хоногийн дараагаас тэр нэг үлэг сорил гэж байдаг. Үлэг сорилыг хийх юм бол илүү одоо онцлогоог илүү наривчилсан байдлаар эмчилгээний үр дүнг хянана. За ингээд хэрвээ тодорхой хэмжээний нянгийн одоо хеликобактер тодорхой хэмжээнд сайн устж үгүй болоогүй тодорхой хэмжээний байх юм бол антибиотик мэдрэг чанараа хийлгэж байгаа 4-ийн эмчилгээ гэж байдаг. Дахиад одоо антибиотикийн сонголтуудыг өөрчлөөд ингээ хийгээ явдаг. Тэгэхээр энийг бол энгийн одоо хүмүүс бол өөрсдөө дурмдын эмчилгээ хийх гэхээс илүүтэйгээр зайлшгүй нарийн мэрэгжлийн эмчнэр дээр очиж үзүүлж ээж эмчилгээг хянуулж жагаад хийх юм бол таны энэ хеликобактери гэдгийг бол 100% бол устгаж чаднаа. За устгалаа гэхэд энэ насан туршдаа хамгаалагдчихж байгаа юм биш. Дахиад халдвар авах бас магадлал байгаа. Тэгэхээр бид нар ахуйн дэглэм гэдэг зүйлийг маш сайн сахих хэрэгтэй. Нэг үйл бол одоо аяг шанаг одоо хоол идж ууж байгаа хоолндны зүйлүүдээс ихсүүлээд ахуйн дэглэмээ бид нар маш сайн баримталж явж байгаа хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид нар хеликобактериас тодорхой хэмжээний урьдчилан сэргийлэх, за халдвартай байх хэд эмчилчих боломжтой, ходоодны өрөвсөлөөс урьдчилан сэргийлээд явах ийм бүрэн бол боломжтой. За одоо хэдэн асуултуудаа хариулаад явъя. За ойр тус холбогдоогүй. За ер нь бол гадуур бол хеликобактерийн шинжилгээ эднэрүүд хийгддэг. Лабораториуд бол бүгд л шинжилгээ бол хийж байгаа. Тэгэхээр та өөрөө сонголтоороо хийгээд очиод хийгдсэн дээр баха. Тэгээд түрүүн хеликага үзүүлмээр байна гэсэн маань хеликага үзүүлэхийн тулд үлээдэг аргаар үзүүлж болно шууд эхлээд. За эсвэл биохими одоо аргаар үзүүлээд одоо цуснаас аваад үзүүлчих болно. Аль нь ч байсан болно. Харин эмчилгээгээ хянахад 2-7 хоногийн дараагаас тэр үлээдэг сорилоор нь хийх юм бол илүү одоо таны эмчилгээг илүү наривчлалтай хянана гэсэн. За устдах талаар дөрөвсөн тий. Тэгэхээр ер нь ходоодны монголчуудын дунд бол энэ ходоодны өрөвсөл шархлаа бол бас их тохиолддог юм гэж үздэг. Тэгэхээр бид нэр аль болох одоо энийг эрт одоо онцлуулж эрт эмчилгээгээ хийлгэж ижил бид нэр энэс урьдчилан сэргийлнэ. За тэгээ бид нэр одоо нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ хеликобактерийн холбоотой хүмүүс бол маш олон юм эмчилгээ юм яриад байдаг. Би дурмдын эмчилгээ хийгээд хелика цаангаар гадуурч судлаа өнө сурталчилдаг юм байдаг. Гэхдээ энэний ерөөсөө та хэрвээ хелика илэрсэн бол тэр олон улсын стандартаар хэрэглэдэг 3 улсын эмчилгээг л хийх хэрэгтэй. Тэрнээс өөр илүү дутуу юм эмчилгээ хийж ийн гэж одоо өөрийгөө хуурах хэрэггүй. Харин одоо шинж тэмдгийн дарах, одоо ходоодны шүүрлийн дарах, өрөвслийн тодорхой хэмжээний дарах, ходоодыг хамгаалах ийм одоо байгалийн гаралтай ийм эмчилгээнүүдийг бол давхар хэрэгжилж явах хэрэгтэй. За зүгийн балтаа уус ч гэдэг юм уу, цэцэрганы тос, за эмчилгээний 100 настын шүүс эднэр бол яг энэ байгалийн гаралтай ходоодны одоо шүүрл, өрөвслийн тодорхой хэмжээний шинж тэмдгийн дарж өгөх, одоо эдгэрлийн арай төрөсгөж өгөх ийм эмчилгээ байгаа. Тэрнээс биш яг саяны хэлсэн зүйлүүдээр бол шууд ингээ хелика бол устчдаггүй. Хамгийн гол нь ерөөсөө л тэр 3 улсын эмчилгээ гэдгийг л та нар зайлшгүй хийх хэрэгтэй байна. За
тэгээ бидний хүүхдүүдэд бас энэ хеликаг маш их дамжуулчаад байдаг зүйл юу гэхээр нөгөө амнаас ам дамжиж хоолыг өгөх тэг хэрэгжилжээс одоо энэ хүүхдүүдийн тунд бол хеликага бас хүүхдүүд хоорондоо одоо модтой чихэр одоо иштэй чихрээ одоо хоорондоо хувааж хэрэглэх ч гэдэг юм. Иймэрхүү байдлуудаас хүүхдүүд нэгнээс нөгөөдөө бас хоорондоо дамждаг. Тэгээд энэ чээж гашуун өргөд идэг зүйлүүд нь болохоор юу гэдэг вэхээр ходоодны сөөргөө гэж байдаг. Улаан холоо ходоодны сөөргөө, ходоод дээрх гидсэн сөөргөө гэж байдаг. Ходоодны бүтцийн хувьд бол орох хэсэг, гарах хэсэг дээр бол ходоодны орох одоо хоол орж ирж байгаа хэсэг, гарч байгаа хэсэг дээр болохоор сфинктерийн булчин байдаг. Энэ нь болохоор мэдрэл булчингийн тохируулгаар тодорхой хэмжээний хоол орж ирэхэд агшлаа. Тэр нь одоо хоол орж ирэхэд бол сулраад тэгээд хоол одоо ходоодонд байх үед ийм агссан байдлаар ингэж байж байдаг. Тэгэхээр энэ сфинктер булчин тодорхой хэмжээний олон шалтгаануудаар нэг үрлүүл сфинктер булчингийн тонус сулраад одоо суларчдаг. Тийм болохоор одоо нэг ходоодны хүчлэг агуулмжтай юм зүйл дээшээ одоо ходоодны хөдөлгөөн хэвлийн юундээ одоо даралтын нөлөөгөөр тэр хүчлэг чанар зүйл дээшээ ингэж сөргөж гарч ирэхийг сөөргөө гэж нэрлэдэг. Тэрүүгээрээ бол бас чээж гашуун өргөх иймэрхүү шинж тэмдэг илэрдэг юмнууд байгаа. За тэгэхээр цээж гашуун өргөх нь одоо уг нь тэр 3 эмчилгээний нэг нь болохоор омепразол гэдэг хүмүүс болохоор зарим нь антибиотик гэж ойлгоод байдаг. Энэ омепразол гэдэг юм бол тэр ходоодны шүүрлийг одоо ялгарлыг одоо багасгаж өгдөг. Нэг бол хоол идэхээс өмнө хэрэгэлдэг юм байдаг. Тэгээд энийг бас тодорхой хэмжээний эмчилгээний дараа хэсэг хугацаанд бас хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь юу гэхээр ходоодны шүүрэл энэ үед маш их ихссэн байдаг болохоор нөгөө одоо нян устсан ч гэсэн шинж тэмдэг үе тэр өрөвсөн хэсгийг шүүрлээрээ улам бас дамжруулах хандлагатай байгаад байдаг. Тийм болохоор шүүрлийн айлуулах багасгаж өгөх хэсэг хугацаанд бол энийг уухыг бас зөвлөдөг. За зүгийн балтай усны талаар асуусан байна. За ходоодны сөөргийг бол бас нэлээ яадаг. За ходоодны сөөргөнд яг зүгээр биений хүмүүсээс ингэж яагаад яхад бол тэр нэг булчингийн сулрал нэг үл тэр орох гарах хэсгийн нарийн сфинктер булчингийн сулралыг бол бас уламжлалтын аргаар бас үр дүнгээ өгöd гарагддаг. Тэрний юу гэхээр зүү тавиулах, уламжлалтын нөхөн сэргээх чиглэлийн эмчилгээнүүдээр бас их үр дүнгээ өгж байгаа юмнууд хадгалагддаг, харагддаг. За ерөнхийдөө ингээд хүмүүсийн боломжтой юмд энэ асуултууд нь хариулчлаа. Тэгэхээр энийг би бас хадгалж та нар ч гэсэн бас цаашаа найз нөхдүүд хүмүүс түгээх үүднээс шеэрлээд явчаарай. Тэгээд тун удахгүй бас сонирхолтой сэдвүүдээр уулзж байна. За маргааш өглөө би Монгол ичтгийн өнөө өглөө телевиз нэвтрүүлгээрээ эрүүл мэндийн булангаар бол арсны одоо сонирхолтой мэдээллүүд за тэгээ арсны одоо тосны булчирхайн өрөвсөлт эмгэг гэж яригддаг одоо бидний сайн мэдих батхны талаар бас ярихаар байгаа. Тэгээ өглөө 6:30-аас 9:30 хооронд бас хүлээж авч үзээрэй. За ингээд дараа уулзтлаа баяртай.